Тавтай морил. Энэ хичээлээр бид заагч буюу поинтерийн талаар суралцуулна. Тэдгээр нь хэрхэн хаяг хадгалдаг, хаягаар нь дамжуулан утгад хэрхэн ханддаг, мөн яагаад хүчрхэг атлаа заримдаа аюустай байдгийг үзэх болно. Компьютерийн санах оёг игнүүрэн тавьсан хайрцагнууд гэж төсөөлөөрэй. Хайрцаг бүр 1000, 1004, 1008 гэх мэт давтагдшгүй хаягтай байдаг. Хаяг гэдэг нь өгдөл хаана байгааг илэрхийлж буй тоо юм. Энд x тэнцүү 42 гэсэн энгийн хөвсөгч байна. X хөвсөгч 1004 гэсэн хаягт байр суусъя. Энэ санах оюун хайрцаг дотор бид 42 гэсэн утгыг хадгална гэсэн үг юм. Тэгэхээр хөвсөгч гэдэг нь тодорхой санах оюун хаягт хадгалагдсан утгыг нэрвэж буй нэр юм аа. Одоо бүгдээрээ заагчтай танилцъя. End odd p тэнцүү %x. Энэ нь p бол бүхэл тоон төрлийн заагч бөгөөд x-ийн хаягийг хадгална гэсэн үг юм. P-ийн 42 гэх тоо хадгалахын оронд x-ийн байршил болох 1004 гэсэн тоог хадгалдаг. Бид энэ хамаарлыг харуулахын тулд p-гээс x руу сум зурдаг. Дараагийн бидний үзэх зүйлээр утгачлах юм. Бид odd p гэж бичихдээ p-д хадгалагдсан хаяг руу очиод тэнд байгаа утгыг надад өг гэж хэлж байгаа юм. P-ийн 1004-ийг хадгалж байгаа тул odd p гэж утгачлах нь биднийг x руу хөтөж 42 гэсэн утгыг авна. Мөн бид заагчаар дамжуулан утга оноож болно. Хэрэв бид odd p тэнцүү 99 гэж бичвэл x-ийн утга 42-оос 99 болон өөрчлөгдөнө. Дараа нь бүгдээрээ заагчийг дахин оноохыг үздэцгээе. Заагчт нь уян хатан гэдгийг бид ихтэй ойлгох ёстой. Хэрэв бид y тэнцүү 7 гэсэн өөр хөвсөгч үүсгээд дараа нь p тэнцүү %y гэж оноовол заагч маань одоо y-ийн хаяг болох 1008-ыг хадгална. X өөрчлөгдөөгүй анзаараарай. Зөвхөн сумж хөдөлсөн. Одоо p нь y-ыг зааж байна. Заагчид мөн массивтай ажилладаг. Бидэнд дараас нь нүдэд хадгалагдсан дараах массив өгөгдсөн байна гэж бодъё. Хэрэв бид int odd q тэнцүү r гэж бичвэл q нь ихний элемент рүү заана. Бид q нэмэх нь 1 гэсэн үйлдэл хийхэд заагч зүгээр нэг байтаар урагшилдаггүй. Энэ нь нэг бүхэл тоон integer хэмжээгээр урагшилдаг. Нэг integer 4 байт гэдгийг бид нэр сайн санах хэрэгтэй. Иймээс сум r0-оос r1 рүү шилжинэ. Заримдаа бидэнд юуг заадаггүй заагч хэрэгтэй болдог. Бид түүнд null гэдэг утгыг өгдөг. Хэрэв та хизээ нэгэн цагт null заагчийг утгачлахыг оролдвол програм гацна. Учир нь хандах боломжтой хүчинтэй санах оюун байршил байхгүй гэсэн үг юм. Null заагчаас гадна өөр нэгэн аюустай заагч бол зүгтсэн заагч юм. Хэрэв бид heap санах оюугоос зай нөөцлөөд дараа нь түүнийгээ чөлөөлвөл санах оюун хайрцаг нь устдах боловч заагч хуучин хаягийг сансан хэвээр үлддэг. Үүнийг ашиглах нь маш аюустай. Хамгийн зөв арга бол санах оюуг чөлөөлсөний дараа заагчийг null болгох явдал юм аа. Заагчид мөн өөр заагчийг зааж чаддаг. Жишээлбэл int odd pp тэнцүү %p. Одоо pp нь p-ийн хаягийг хадгалж байна. Хэрэв бид нэг удаа утгачлвал бид p-г олно. Хэрэв хоёр удаа утгачлвал бид x болон түүний утгад хүрнэ гэсэн үг юм. Заагчид зөвхөн өгдлөөр хязгаарлагддаггүй. Тэд мөн функц рүү зааж чаддаг бөгөөд энэ нь бидэнд кодыг шууд бусаар дуудах боломжийг олгодог. Void заагчид нь онцгой. Тэд ямар ч төрлийн өгдөл рүү зааж чаддаг боловч ашиглагдахаас өмнө зөв төрөл рүү хөрвүүлэх шаардлагатай байдаг. Бүгдийг нүдэд шилжүүл заагчид хаяг хадгалдаг. Ampersand үйлдэл нь хөвсөгчийн хаягийг авдаг. Odd үйлдэл нь заагчийг утгачлаж хаягдах утгыг авдаг. Мөн бид null болон зүгтсэн заагчдаас болгоомжлох ёстой. Заагчид нь санах ойд шууд хандах хяналтыг бидэнд олгодог учраас маш хүчирхэг юм. Бид та бүгдэд энэ хичээлийг баттгах дасгал ажил бэлдсэн байгаа учраас та бүгд түүнийг үзээрэй.